Улсын их хурлын ээлжид бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар түгээмэл таргацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөөлөлд хэлэлцэх хэсэг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг инхүү хоригсноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өснө нь зарим талдаа сайн боловч зам байрлал дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа өнөө үед тэдгээр бүтээн байгуулалтад шаардлагатай ээлс хайрга зэрэг түгээмэл таргацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсон байдалд орсон нь сөрөг үр дагавар үзүүлж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэн нөөцийг тогтоон ашиглалтанд оруулж, засгийн газрын үйл ажиллагааны 2012-оос 2016 оны хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын арга хэмжээнүүдэд шаардлагатай түүхийдээр хангах шаардлага тавигдаж буйтай холбогдуулан засгийн газраас энэ хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон, шилжүүлэхийг хориглосон байдалтай байгаа. Тийм учраас эртхэн шиг түгээмэл тархацтай ашигт малтмалынхаа хуулийг батлаад тэгээд тэр тусгай зөвшөөрлүүд нь өгөгдөж явах нь орон нутагч гэсэн, Төс өрн газар ч гэсэн, Улаанбаатар ч гэсэн бүтээн байгуулалтын ажил нь зөв зохистой явагдах бэлтгэл хангах энэ үүднээсээ оруулж ирсэн юм гэж ингэж хэлэх байна. Хуулийн төслийг хэлэлцэх хэсэгтэй холбогдуулан үг хийсэн гишүүн Содбаатар, хуулийн төсөлд орон нутагт эрх шилжүүлэхээр тусгасан нь Эрдэс баялагын салбарын тухайд эрсдэлтэй байж болох тул энэ асуудалд нухацтай хандах учиртай. Нөгөө талаар орон нутагт төвлөрлийг сааруулна гэж байгаач эсрэгээрээ бизнес эрхлэх, бүтээн байгуулалтын ажил явуулахад улам хүндрэл учруулж мэдэх юм. Түүнчлэн заавал бие даасан хууль гаргахгүйгээр одоогийн хуулийн зохицуулалтаар шийдээд явах боломжч байна. Иймээс салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсож, ажлын хэсэг гарган нухацтай хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Томоохон бүтээн байгуулалт явж байгаа бүс нутгийг бол ойлгож байна. Тэрнтэй холбоотой энэ түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ шаардлага бий болохыг бол ойлгож байна. Ингээд бүх улстай яриа зөвшөөрөө тавьчихлаар зэрэг бүтээн байгуулалт явж байгаа тэр зам барьж байгаа, төмөр зам барьж байгаа ч юм уу тэр газрын хэрэгцээ байгаад идэг тийм юм байраагүй байгаа газарт одоо элс хайрга хайна гэсэн нэрийн дор өөр ажил хийгдэд яваад их боломжийг ирнэ. Яаж хай гэж утсан бэ? Зүгээр Аль ашигт малтмалдаар байдаг. Жишээлбэл газрын тосны хувьд бол маш гүнзгий өрөмддөг штэ. Тэгэл дээж аваад ингэж яадаг. Тухайн хайгуулынхаа зориултаар л олсон юм ашиглана. За бусад мэдээллийг бол бас өөртөө ашиглах хэрэгтэй байдаг. Энэ бол дэлхийн нийтийн жишг юм аа. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 45 гишүүний 38 буюу 84.4% саналаар хэлэлцхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.